Сайн байцгаана уу? Jama Miracle Group-ийн гайхалтай хүч хэрхэг лидерүүд минь та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За, спонсор нь өнөөдөр Cham Kaba буюу тархинд хэжлийн талаарх мэдээллийг хүргэхэд бэлэн болоод байна. За, бүгд найрамдах Солонгос улсаас Jama Korea компанид 69,000 воноор борлуулагддаг тархинд хэжил байгаа. За, тэр энэ тархинд хэжил ямар онцлогтой, тэгээ бид нар яагаад үнийг заавал хэрэглэх зүйтэй вэ гэдэг талаар мэдээлэл сонирхцгоё. Тэгээд 1500 мг-тайгаар одоо ийм том шар нь яг одоо бол цаашд байнга борлуулагдана. 750-аас савлагдсан байсан жижиг маань одоо гарахаа болж байгаа. За тэгээд Cham Kaba буюу тархинд хэжил маань одоо kosher гэдэг сертификатыг эзэмшдэг. Дээр нэмээд Кореа халал сертификатыг бас давхар эзэмшдэг гайхалтай бүтээгдэхүүн байгаа. За тэгээ халал kosher эднэр бол дэлхийн амын ер нь маш 4.1% нь бол халал сертификаттай хоол ундыг иддэг гэж үздэг дэлхий дээрх тэр хэмжээгээрээ тэгээ kosher ч гэсэндээ Европын орнуудын маш олон улсууд бол энэ одоо зүгийн тэгээ одоо хоол унд сертификатыг бол ашигладаг гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр маш өндөр хэмжээнд бол хүлээн зөвшөөрөгдсөн чанарын баталгаа асар өндөр. За AJCCP бол бүгд Солонгос улс хүнс бүтээгдэхүүн хяналт тавих төвийн одоо тамга дардас байгаа. За тэгээд энэ тархины хэжил маань за Kaba гэдэг маань те за гамма аминосан гамма амин хүчил одоо 100% орсон маш өндөр их хуваар 100% зөвхөн одоо орсон ингэж үздэг. За тарих хүний тарих гэдэг маань өөрөө одоо бас тарих зүрх те одоо энэ сул байгаа бүх хэрэгтэн маань өөрөө бас булчин гэж үздэг юм байна. Тэгээд энэ булчингийн үйл ажиллагаа маш сайн байж те эргээд хэвийн бүх ажил ажиллагаа сайн байх ёстой. Тэгээд хүний тарих гэдэг бол үнэхээр одоо хүн амьд оршин тогтнох за маш чухал хэсэг бол тарих байгаа. Тэгэхээр бид нэр тархид стрессгүй байх, тарих ядаргаагүй байх. За тэгэл энэ тал дээр бол маш ихээр анхаарч явах хэрэгтэй байт юм байна. Тэгээ орчин үеийн хүмүүс одоо олон зүйлээс стресстэй чинь те. Тэгэхээр энэ болгоноос бид нар одоо тархиа аль болох хайрлаж, хамгаалж, тайван байлгахад бид нар одоо хүн бас үүрэг гүйцэтгэх ёстой байт юм байна манайхан. Тэгээд эрүүл мэндийн мэдлэг хүнд те сурах тусам нэг зүйл ерөөсөө мэддэг авахд илүүтэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр хүний тархины үйл ажиллагаа ер нь ямар байдгийг, тарих хүний биед ямар үүрэгтэй, тархинаас ямар те одоо зүйл хамаардгийг ингээд энэ олон зүйлийг ярихад маш их зүйл яригдахаар юм байна манайхан. Тэгээд судлаад үзээрэй өөрснийхөө хэмжээнд. За тэгээд бид нэр одоо бодож үзэх хэрэгтэй байна л да. Хэрвээ таны тарих стресстэй байгаа эсхийг бид нар энэ эдгээр хэдэн асуултуудаар бол мэдчих юм байна. Тэ юм болгоныг амархан мартаж санаад байгаа хүн байх юм бол за эсвэл нойргуудалд ороод байгаа хүн байх юм бол бас байнга төвшөртэй юм уу тайван бус байдлыг мэдрээд байгаа хүмүүс. За тэгээд байнга стресстэй орчинд байдаг хүмүүс. За тэгээд бүх зүйлээ орхиад хай явчмаар мэдрэмж байнга төрж байгаа хүмүүс. За тэгээд арх, тамхи, сахар одоо нүүрс усаар одоо тэгээд нүүрс усгаараа будаа гурлан бүтээгдэхүүнд хит их дуурлж идэж байгаа хүмүүс. За ер нь бол ойр орох идэж байгаа хүмүүс. Энэ бүх хүмүүс та өөр дээрээ чеклээд үзээрэй. Таны тарих ядаргаанд орсон байна
гэж үзэх юм байна. Эдгээр тэмдгүүдийн аль нэг нь л танд мэдрэгдэжээвэл та ядаргаанд орсон байх нэ. Тэгэхээр ахин нэг те хэрвээ тань дээрх мэдрэмжэнд байгаа бол стресс, тархины ядаргаа. За энэ маань өөрөө яах нь эргээд хөшрөлтийг хурдасах гэдэг тархины үйл ажиллагаа ингээд байнга стресстэй байх юм бол за тэгэхээр одоо энэ цаг үе чинь залуу сайхан нараа 100 наслах. За Jennifer Lopez байна. Солонгосын бас маш алдартай гой жүжигчд байна л да. 50 настай ирнэ яг 20 настай шиг харагдаж байгаа. Вау, 50 настай ирнэ яг 30 насны их хэрэгтэй залуу байдлаа хадгалж чадаж ингэж одоо маш гоёороо нас ахиж яваа хүмүүс байна л да. Тэгэхээр ингийн тулд бид нараас бас асар их биедээ яг нөө анхаарахыг шаардна, хөдөлгөөн хэрэгтэй, эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй, өрөлссөн тий өвдөснийхаа дараа биш бид нэр урьдчилаад одоо эрүүл байх та, гоё байх та, сайхан байх та хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм байна. Юм одоо тий сонсож байгаа бүх хүмүүс хичээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд Цинсэн Чанг Паба буюу Каба тархинд жилэг уусны дараагаар маш олон хүний нойргууд л зөвөр болсон. Тэгээд энэ чинь бат дөнгөж гарахт нь миний хувьд бол орчуулад бас тавьж байлаа. Тэр чинь 2 жилийн өмнө манай компанид орж ирж ирсэн байна. Тэгээд яадаг ойр орхон уурлаад ингээд хашгичаад байдаг жоохон хүүхдүүд байдаг да. Нэг 8, 9, 10 настай хүүхдүүд амархан уурладаг өсвөр насныхан бас байдаг. Тим хүүхдүүдэд ч гэсэндээ тархин тэжээлэг уулгахаар тайван болгож өгдөг. Маш тайван. Тэгэхээр энэ нөгөө огцом уурладаг ч гэсэндээ хүн өөрийн тэр нэг тархины одоо ямар нэгэн зүйлийн илүүдэл дутуудлаас болдог юм байна л да. За тэгээд нойргуудл, тарих за үнэхээр маш олон зүйлд манай тэгээд тархин тэжээл асар өндөр үр дүнтэй байгаа. За гамма амино байтер хүчил гэд энийг бас судлаад үзэх юм бол одоо тархины хамгийн чухал мэдрэлийн эсүүдийн дамжуулах үз. Мэдрэлийн эсүүдийг дамжуулах үз. Мэдрэлээс ч өөрөө мэдээлэл дамжуулах те үүрэгтэй. Тэгэхээр энэ дамжуулахын хооронд холбоосыг нь гүйцэтгэж өгдөг. Энэ эснээс нөгөө эсэд дамжуулах үүргийг гүйцэтгэдэг. Одоо зүйл маань энэ габа байдаг байх нь байна л да. За тэгээд химийн томьёо нь бол ийм томьёо байх нь байна. За 1980 оноос эхэлж ер нь бол шинжлэх ухаанд яг энэ габа гэдэг үг бол гарч ирсэн байт юм байна лээ. За габа гэдэг үг маань гамма амино байтrik acid гэсэн үгний бол товчлол байх нь байна те. За тэгээд 2001 оноос бол одоо дэлхийн зах зээлд идэвхтэй одоо орж ирсэн бүтээгдэхүүн байдаг. За тэгээд яг энэ Солонгос улсад бол энэ тархин тэжээл гэдэг энэ чам кабаг бүтээсэн хүний тухай одоо лекцнүүдээ сонсож байхад өөрийнх нь хүүхэд тархины саажилттай төрсөн аав тэ одоо хүүхдийн тархины одоо үйл ажиллагааг гэмжлэхийн тулд зориулж үүнийг бол бүтээсэн байдаг. Тэгээд өнөр жаргалын хувьд Жемагийн маш олон бүтээгдэхүүнийг орчуулад өөрийнхөө партнеруудад жоохон ч байсан ажилд нэмэр болоосэй гэж би бол үүнийг хийдэг л дээ. Тэгээд үүнийг орчуулж хийх явцдаа бүтээгдэхүүн нэг бүр үнэхээр гайхалтай. Бид нар маш сайн ойлгоод уншаа судлах юм бол тэгээд энэ Солонгос энэ компанид орж иж байгаа бүтээгдэхүүн маань зөвхөн made in Korea байдаг. Тэгээд Солонгос хүний уур ухаанаар бүтсэн бүтээгдэхүүнүүд байгаа л да. Тэгээд зөвхөн тэ 1-2 жилийн түүхтэй биш 20-30 жил нэг хүн нэг бүтэн насаараа судалсан бүтээгдэхүүнүүд энэ манай компанид орж ирдгээ. Тэгээд маш сайн чанар биднэрт ирдэг шүү манайхан. Үүнийг би одоо олон бүтээгдэхүүнүүд дээр орчуулж та бүхэнд хүргэж байгаа.
мэрэгжлийн биш юм а гэхэд те өөрийнхөө хийж байгаа зүйлд эзэн болж байгаа хүний хувьд ам бардам, нүр бардам бас хэллэх байна. Тэгээд өвчтөе хүүдээ зориулсан аавын сэтгэлийн тархин дижил бас орсон байгаа. Манайхан бид нэр өөрийнхөө хайртай хүмүүсийн төлөө, хайртай аав ээжийн төлөө, хайртай өр хүүхдийн төлөө бүхнээ зориулах гэж те амьдардаг. Тэгэхээр хүн л юм хандаг өр хүүхдийн төлөө амьдрах, аав ээжийн төлөө амьдрах хэн бас зүй ёсны хэрэг те. Тэгэхээр бүх сайхан аав ээжүүд, бүх сайхан өрсүүд ямар ч гэсэн эрүүлийн байгаасай хамгийн сайхныг хэрэглээд хамгийн сайхныг уугаад энэ сайхан мэдээллийг аль болох эрт их олон хүмүүс олвол тун сайхна гэдэг бас миний хүсэл мөрөөдөл байдаг. Тэгээд кабагийн талаарх одоо олон улсын нэршил те олон улсын хэмжээнд бол 1980 оноос хойш байнга судлагдаж ирсэн бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэгээд одоо амьтан болон хүний тарих те за ургамал за эдгээр зүйлсд бол их байх хэмжээгээр бол каба байдаг. Хамгийн ихээр бол хүний тархины одоо хэсэгт бол маш ихээр байрладаг. Одоо байгаа. За тэгээд бид нэр одоо кабаг байн гууж өгснөөр одоо байн ууралдаг, уцаарладаг, догдолдог, сэтгэлийн хөдлөл асар өндөртэй хүмүүс бол тэрийг нь харьцангуй тавшруулж өгдөг давуу талтай байгаа. За тэгээд одоо кабагийн талаарх те англи нэршил нь бол энд байна. Тэгээд үнийг үснээр тархины үйл ажиллагааны одоо үндсэн солилцоо маш хурдтай, идэвхтэй, хэвийн явагдаж өгдөг онцлог байгаа. Тэгэхээр тархинд ч гэсэндээ асар тарих өөрөө тэр чигээрээ булчин гэлээ шүү дээ, тийм үү? Энэ булчин дотор асар олон хэмжээний хялгасан судсууд байдаг. Бурхан минь те. Тэгвэл энэ бүх хялгасан судсуудад энэ булчин, энэ болгон бүгдээрээ өөрөөр ингэсэн цохилтолгоо одоо бүтцтэй байгаа. Тэгээд тарих хүний одоо амьд оршин тогтнод хамгийн чухал хэсэг. Тэгэхээр ууж өгснөөр тайвшраад маш олон жижиг хялгасан судсууд одоо тэжээгдэж өгөөд за дээр нь нэмээд маш олон мэдрэлийн эсүүдийн те хэвийн одоо бидэд дамжуулах одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж гэсэн үг л дээ. Одоо тэгэхээр одоо хүний хувьд тархинд маш ихээр байдаг. За ногоо, ургамал, будаа, бор будаа одоо зэрэгт бол маш их хэмжээгээр одоо байдаг. За тэгээд ийм бүтээгдэхүүн байгаа. Европын орнуудын, Америкийн одоо хийсэн одоо судалгааны ажлууд бол энд байна. Англи хэлтэй хүн байх юм бол Nature Communications Volume get article number энэ одоо дугааруудын дагуу тий бид нар шууд интернетээс бол хайгаад гаргаж ирэх боломжтой байгаа. Тэгэхээр хэн нэгэнд хэрвээ та илүү тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсэх юм бол эдгээр одоо судалгааныг те харуулаарай. За тэгээд солонгос хэлтэй хүмүүс байх юм бол одоо кабагийн талаар хийсэн нэлээд олон одоо судалгааны ажлууд бол энд байгаа. Бид нэр юм дээр дараад шууд цаашаа ороод үзэх боломжтой байгаа шүү. За тэгээд энэ маань өөрөө ямар нэгэн юу ч ороагүйгээр 100% одоо каба гэдэг зүйл орсноор өнөөдрийн манай жемад байгаа кабаны онцлог оршиж байгаа. За каба маань одоо kosher engine, halal engine, за AJCCP эдгээрийг бол авсныг мэдэж байгаа. За түрүүн дээр дурдаад өнгөрсөн. Тэгэхээр каба маань өөрөө кимчинээс гаргаж авсан, кимчиний сүн хүчнээс гаргаж авсан байгаа. 100% органик байгалийн бүтээгдэхүүн гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо өмнө нь одоо Америкийн улсуудад гарсан, тий Америк, Европт гарсан кабаг харьцуулаад манай кабаг харьцуулаад үзэхэд маш олон талаараа онцлог гэдгийг бол энэ дээр
онцгойлж энэ сертификатыг бол олгосон байх нь байна. Сертификатын дугаар энэ дугааруудыг бид нэр ашиглаад мэдэх боломжтой. За тэгээд 1500 тань тий цаашид 1500 тань л одоо биднэрт байнга байхаар байгаа. За 1500 тань. Тэгэхээр кимчи за капа маань өөрөө кимчиний сүн хүчлээс манай капаг бол кимчиний сүн хүчлээс гаргаж авсан тий. За хянми буюу brown rice одоо монголоор бор будаа, цагаан будаа. За эдгээрт бас капа агуулгаддаг тий. Тэгвэл кимчинд болохоор 72-оос 229 мг бол байд юм байна. Нэг юм коп 50 г-ын кофт. За тэгвэл энэ 50 г-ын коф одоо бор будаанд бол 4-8 г агуулгаддаг юм байна л да. Энэ габа. За цагаан будаанд 1-4 мг агуулгаддаг юм байна. Тэгэхээр яах нь бид нэр бор будааг 187-оос 375 жижиг те аягаар идэж байж яах нь өдрийн 1500 мг дүүрэх боломжтой. Вау, бурхан байна. Тэгээд цагаан будаа маань 375-аас 1500 яах нь одоо аягыг идэж байж биднэрт өдөр авах ёстой одоо тархинд жилийнхэн габагийн хэмжээг авах боломжтой юм байна л да. Тэгэхэд яах нь жемад та 1500 мг-тай каба нэг стейкийг уухад энэ бүх одоо хэрэгцээгээ нөхөх бүрэн боломжтой байх нь байна. За тэгэхээр ямар гайхалтай байх нь байна те. Ийм өндөр одоо үр дүнтэй каба биднэрт байгаа. За тэгээд одоо өсөж торнож яваа дунд сургуулиас эхлээд ахлах ангийн бүх хүүхдүүд за тэгээд 20-оос 30 насны одоо бүх залуучууд 40-оос 50 насны бүх хүн тэгэхээр 10-аас дээш насны одоо яг энэ насыг заах юм бол 5-аас дээш наснаас бүгд хэрэглэх боломжтой гэж үздэг манайхан. Тэгэхээр бүх насны хүмүүсийн хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн бол манай тархины тижэл буюу габа байх нь байна. За тэгээд бид нэр каба одоо болж өгвөл өдөр тэ өглөө бол уухыг зөвлөдөггүй юм байна лээ. Өглөө хүн унтаас ирэхэд бол каба тархинд маш их хэмжээгээр одоо ялгарсан хангалттай байдаг учраас өдөөс хойш юм уу оройн цагаар уухыг бол зөвлөд юм байна лээ. За тэгээд уухтаа бид нэр аль болох удаан усанд найруулад тэр усаа удаан дараалаж уух юм бол бидний биед маш сайн шингэж өгнө гэж үздэг юм байна. Тэгээд нэгийг бол 300-аас 1 кг 300-аас 1000 мл буюу тэ одоо усанд найруулад уух боломжтой байгаа. За йогурт тэ эсвэл будаа хоол юу гэдгийг тэр ууж байгаа зүйлэндээ гэсэндээ хийгээд ууж идэж болно. За тэгээд аль болох бүлээн усанд байвал хүйтэн уснаас илүү бүлээн усанд байвал их сайн байгаа. Өндөр үр дүнтэй гэсэн үг. За тэгээд будаа агшаага тэ будаа агшаа жага будаанда бас каба хийгээд агшаах юм бол яг нь өндөр буцалж байгаа өндөр градус ч гэсэндээ яг одоо үйл чанар нь алдагддаг зүйлс байдаг шүү дээ. Тэгэхээр каба бол тэгдэг юм байна л да. Тэгэхээр агшаах жаа будаанда хийгээ бид нар бас нэгийг хийгээд тэ 1-4 хүн идэж уух бас боломжтой гэж үздэг юм байна. Тэгээд мөн хоол хийж идэхдээ ямар тэр салаад ч юм уу те хоолндоо бас та кабаг ямар нэгэн байдлаар хольж хоолоо хийх бас бүрэн боломжтой ах нэ. За тэгээд маш жижиг усанд маш хурдан уусдаг байгаа. Тэгээд усанд хийснийхаа дараа бид нэр аль болох хурдан тэ усанд хийчихэд ингээд байлгаал байхгүй аль болох хурдан уух хэрэгтэй. Тасалгааны температурт ил байсан ус хүртэл тэ нянгаар дүүрдэг шиг аливаа зүйл ил байгаа дуудах тусмаа бас чанар нь өөрчлөгдөх магадлалтай тул удаан байлгуулгүй стикнийхаа хийгээд усандаа найруулад аль болох хурдан уувал
зүгээр байгаа манайхан. За тэгээд аль болох тэ өдөөс хойш бид нэр уувал зүгээр. За өдөрт бол нэг стейкийг уухыг зөвлөдөг л дөө. За гэхдээ энэ маань өөрөө 100% байгалийн гаралтай учраас та яг нь маш их стресс аваад тайвшрах хүсэж байгаа үедээ шууд тэ бас ууж болно. За маш их уур хүрээд уурлаж буцаарлаад нэг л их тавгүй байвал та бас каба уух бүрэн боломжтой байх нь байна. За тэгээд их уур уцаартай байсан өдрөө та оройн унтахдаа тэг каба ус уугаад унтаарай. За тэгээд хооллоос өмнө хойногийн манайхан байнга асуудаг штэ. Ер нь энэ бүх бүтээгдэхүүн тэжээл гэдгийг манайхан ойлгоод аваарай. Тэжээлийн хувьд бид нар хоолтойгоо зэрэгцсэн ч болно, хоолны өмнө хойно гэж ерөөсөө хамаагүй л дээ. Тийм болохоор заавал тэ хоолныхоо урд хойно гэлгүйгээр хоолтойгоо хамж гисэн зэрэгч гэж болж штэ. Тэгэхээр сэтгэл амар тэ хизээч хамаагүй хэрэгжилж болно. Гэхдээ кабаны хувьд сая өглөө бол хэрэггүйгээ хэлж эхлэе. За уусны дараагаар миний хувьд гэсэндээ кабаг хамгийн хунгаад нэг 10 минутаараа би зарсэл нэг сонин болдог байсан. Одоо бол гайгүй. Гэхдээ хүн болгонд энэ маш хурдан нөгөө хүний биед ингээд шингэж орж ийн гэсэн үг л дээ. Үр дүн маш хурдан үйлчилж ийн гэсэн үг юм байгаа. Тэгэж одоо хариу уруул үзүүлээд байна шүү дээ. За тэгээд уусны дараагаар бас маш их өвшөөлөгдөг, нойр хүрдэг, унтмаар санагддаг байгаа. Тэгэхээр одоо хоол замд жолоо барих гэж байгаа хүмүүс аль болох жолоо орохоос өмнө уугаад дэмий гэж зөвлөмөр байна. Ягаад гэвэл уусны дараа нойр хүрээд тайвшруулад нөгөө түүнийг унтах гэдэг одоо тийм талтай байгаа. За тэгээд 5-аас дээш одоо жирэмсэн ээжүүд бол тэ хөхүүл ээжүүд бол бас маш хүнд өвчтэй хүмүүс 5-аас доош насны хүүхдүүдэд мэрэгжлийн хүннээс асууж зөвлөж байгаа тэ одоо уугаарай. Тэгээд үнэхээр уух шаардлагатай гэж үзвэл яг нөө хэмжээний усанд найруулж агаад багаар уухыг бол зөвлөж байна компанийн зүгээс. За тэгээд өнөөдрийн гайхалтай бүтээгдэхүүний тухай хамт хэдүүлээ сонслоо. Тэгээд эрүүл мэнд гоо сайхан залуу тэ байдлаа хэдүүлээ аль болох эртнээс хамгаалцгаая, саяхыг хишээцгээе. Тэгээд бүх зүйл танаас шалтгаална, таны хичээл зүтгэлээс шалтгаална. Бидний зүгээс, миний зүгээс танд яг нь эдгээр зүйлийг бэлдэж өгөөд ажилдаа ашиглаад өөрийнхөө мэдлэгийг тэлээд хин нэгэн юм асуухад тэгээ нүүр бардам эн чинь ингэдэг штэ гэж хэлж өгчээвэл бидний ажил аяндаа зүгээр ундран таныг тойроод хүмүүс хүрээлэн танд хүмүүс итгэнэ. Тэгэхээр та өөрийгөө хөгжүүлэхэд, та өөрийгөө илүү сайн мэдлэгтэй байхад, бас халуун дулаан сэтгэлтэй байхад дайчлаарай гэж хүсмээр байна. Тэгээд өнөр жаргалын өнөөдрийн мэдээлэл танд таалагдсан бол лайк, бас share, мөн subscribe дарж өгөхөө мартаваа. Баярлалаа. Та бүхэндээ хайртай шүү. Амжилт таны хатганд. Итгэлтэй байгаарай манайхаа. Амжилтын төлөө урагшаа.